За бид билегийн жишээ байгаа шүү дээ. Дорн тамгийн Матад суманд үйл ажиллагаа явуулж байгаа Петрочаантай холбоотой асуудлууд байна тийм ээ. Бүхэл одоо 20 жил экспорт хийсэн ирнэ. Матад сум, халахгол сумд ямар ч хөгжлөгүй байна гэдэг. Энэ маргаантай байгаа гэдэг. Энэ асуудал дээр бид нар маш болгоомжтой хандахгүй болохгүй. Бид нар одоо хурлаараа энийг заавал хилцүүлээд энийг үүдэг хавсралтаар мөнгөний авна гэд батлахгүйгээ суухаар ямар шаардлага байхгүй. Нэгд. Хоёр энэ газрын зурган дээр байгаа газрууд дээр чинь тусгай хэрэгцээнд болон улсын тусгай хэрэгцээ болон аймаг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газрууд нэлээдгүй байгаа. Тэрэнд давхцалтай байгаа мүү үгүй мүү? Тийм ээ? Бид бас шалах ёстой шүү дээ энэ дэр. Одоогоор өмнө бодлогын орны хурал бол хилцүүлсэн. За бүлгийн хурлаараас орсон шиг санаж байгаа асуудал. За тэгээд хурал дээр ороод дэмжигдэх хэсэг асуудал нь хурлын эрхийн асуудал учраас гэдэг байдлаар явсан байгаа. Бодлогын орон дээр хилцсэн бол дутуу материал байна гэдэг дараагийн хурлаар оруулах боломжтой байсан юм шүү дээ. Аль бодлогын оргоор орсон? Манай бодлогын ороо бас эрт хүрэхгүй байж байгаа. Тэгээ онлайнаар ямар ч хэсэн одоо юугаа хангаад хуралдыг гэдэг байдлаар ямар ч ч одоо хуралдана гэдгсэн. Гэхдээ бодлогын хороогоор орж ирэхдээ ямар ч харах юм байгаагүй. Зүр яриа л өнгөрсөн. Яг яагаад байгаа нь юу ч ингэж дараа нь бүлгийн хурлаараас орж ирсэн бас л яриа л тэгээд шүмж дагуулаад эргээд ингээ гарсан асуудал. Тэгээд иргэдээс ерөөсөө санал аваагүй. Яг Баян Түмэнгийн иргэд бол энийг мэдчихгүй байгаа. Тий. 100% газар нутг нь өөрөө газрын төсний нөөцөд байгаа гэдгийг ер нь алс мэдэхгүй. Ганц энэ компани биш дахиад өөр одоо компани гээд Баян Түмэн сумын одоо нийт газар нутаг тэр чигтээ 100% орчихсан газрын төсний нөөцөд гэдэг. Тэгээ бас нэг юм гайхаад бах. Энэ газрын төснийх нь нөөц гэдэг юмд Оронтой аймагт байгаа ээжж яагаад тэр үйлдвэрэн тэр боловсруулахад нь тэнд яваад байгаа юм. Энэ ингээд нэг бодлогын хувьд одоо ямар байд юм бол тоо. Газрын тос маань өөрөө геологийн тогтцоороо бусад ашиг малтмалыг бодвол нэлээд их том талбай хамарч идэг юм онцлогтой учраас их талбайнууд явдаг. Энэ өөрөө манай аймгийн нийт газар нутгийн бараг 9%-ийг эзэлж байгаа. Тэгээ энийг нь одоо биднээс шалтгааллахгүйгээр энэ дээр хайгуул хийгээд явна гэдгийг нь хүлээн зөвшөөрөө суугаад байна гэж байж болохгүй зүйл л дээ. Зөвлөлийн урал дээр энийг энэ төлөөлөгч нараараа хилцүүлээд тэгээ энийг нь мэдээж бид нэр төлөөлөгч болгоом л адилхан одоо дэмжихгүй байр суурийг илэрхийлж байна. Гэхдээ энийг өнөөдөр ярилцаж бас иргэд олон нийтчдэр бид нар ч гэсэн мэдээлэлтэй байгаад энэ дээр цаашд яах юм гэдгээ ярилцсан зөв. Хичнээн айл өрх нөлөөллийн бүст нь орж байна. Малчин айл тийм судалгаа байна уу? Тэдэртээ уулзсан юм чинь байхгүй байна тий. Тэгэхээр яг нөлөөллийн бүст нь ер нь одоо тойм байдлаар одоо юу гэдэг хичнээн айлын бэлчээр малчны бэлчээр тэгэл юу хамгаалж байгаа тийм судалгаа байна. Судалгаа гарах дата мэдээлэл бол газрын албан дээр бэлэн байгаа. Гэхдээ яг гаргасан судалгаа бол одоогоор байхгүй. Бүгд давхцал хэдэн өвлж аварж авсан. За ерөнхийдөө нөгөө хурлын даргын хөтөлбөрөөс үргэлжлэн энэ бол засаг даргын хөтөлбөр өөрөө төрийн захиргааны байгууллага учраас дээд чатны яам таван юунд асуудал яригддаг баг. Зүгээр энэ хурлын төлөөлөгчдийн хувьд бол ерөнхийдөө энэ манай эрдэнэ төлөөлөгчдийн хурд өнөөдөр орж байгаа төлөөлөгчдийн гарсан саналыг дэмжих санал ер нь дэмжсэн байр суурьтай байна гэдгийг хэлье.